бид нар орооногийн асуудлыг ярьжсэн. За тэр үед орж ирсэн одоо материал дээр юу байсан бэ гэхэлэр байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гэдэг дотор эрүүл мэнд гэдэг бүлгээ оруулсан байсан байхгүй. Тэгээд эрүүл мэнд гэдэг бүлэг яагаад энэ одоо уул уурхай дээр байгаль орчин дотор эрүүл мэндийг оруулаад байгаль орчны үнэлгээ хийгдсэн гэдэг нь илүү том харагдаад цаана хүний эрүүл мэндтэй холбоотой асуудлууд нь арай жижигхэн бүдэг тусгацсан байсныг би хүндэжсэн. Яагаад тэгэхээр тэр одоо олборлож байгаа арга нь Монголд шинэ технологи, шинэ учраас хүний эрүүл мэндэд ноцтой одоо нөлөө үзүүлэхээр байна. Шууд хохирол нийл харагддаггүй. Тэгтээ алстай гарах хор уршигтай гэдэг ийм нийгмийн эрүүл мэндийн асуудал байсан. За тэгэхэд бол ямар хариултыг авч ирсэн бэ гэхээр гэрээлэн гүйцэтгэгч нартайгаа хийсэн одоо ажил гүйцэтгэгч нартайгаа ярьдаг тэр олон улсын гэрээ конвенцийн дагуу шийднэ гэдэг ийм хариултыг аваад тэр одоо чуулганы хуралдаан бол дуусчихсан санагдаад байгаа. Тэгэхээр ер нь эрүүл мэндийн яамны яам бол эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хийлгэнэ гэдэг уул нь байгаад байгаа. Гэхдээ эрүүл мэндийн нөлөөллийнхөө үнэлгээг ямар шалгуур үзүүлэлтээр яаж хийдгийг гэдэг нь асуухаар тэр үед бол би бас хариулт авч чадаагүй. Тэгэхээр бичлэгэн ч гэсэн байж л байгаа. Тэгэхээр энэ байдал өнөөдрийн энэ хуулийн өөрчлөлтөөр одоо дэрдэхүү энэ байдал дэрдэхүү гэдэг нэг асуудал байгаа. Хоёр дахь асуулт нь саяны энэ хүндж байгаатай чинь юу холбогдоод байгаа гэхээр хөдөлмөрийн аюулгүй өнөөдөр байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөллийн нэг одоо шалтгаан их үүсвэр нь хөдөлмөрийн аюулгүй байдал байхгүй юу? Монгол улс хөдөлмөрийн аюулгүй байдлын олон улсын конвенцэд байх ёстой байвал зохиолтой хоёр том конвенц хаад нэгэнд нь нийлсэн, нэгэнд нийлэх тухай асуудлаа яриа л байгаа л байгаа байхгүй юу? Тэр хөдөлмөрийн аюулгүй байдлаа бүрэн хангаагүй газар бас байгаль орчинд давхар хүний эрүүл мэндэд хортой. Тэгэхээр энийг бид нар ялгаж салгадаг болох ёстой болоод байна л да. За хоёрдугаар асуудал нь хад юу гэдэг вүлээ баг бут бүр бурхан хад бүрт одоо хаан эзэн бий гэдэг ийм үг байдаг. Монголчууд бол байгаль орчноо маш их одоо хүндэлж хайрладаг ийм үндэстэн олон үндэстэн ясантай ийм улс цөөнхүүд байна, угсаатны цөөнхөн тий. Тэгэхээр тэр хүмүүсийн амьдралын соёл заншилт итгэж найдаж явдаг, түүнээсээ итгэл үнэмшлээ авч өдөр тутмынхаа аж төрх ёсоо холбодог ийм соёлтой газар хэрвээ хор хохирол учрах юм бол эргүүлээд тэр хохирлыг яаж хэмжих юм, тэгээ яаж алга болох юм. Одоо оруулж ирж байгаа хууль дээр болохоор хор хохирлыг тооцоолох тухай асуудал нь байгаа. Хохирол гарвал буцаагаад яаж нөхөх юм гэдэг тэр хариу арга хэмжээг нь би бас асуумаар байгаа байхгүй юу? Яаж сэргийлэх юм, яаж буцааж хариу үзүүлэх вэ гэсэн ийм хоёр асуулт төр хариулт өгнө. За ажлын хэсгийн ахлагч Болдын хувийн хариулъя. За саранчлан гишүүнд баярлалаа. Эрүүл мэндийн агуулгыг манай гишүүд хүндж байгаа. За яг аргачлал нь байхгүй гэдэг дээр л ер нь нийгмийн нөлөөллийн үнэлгээг хийхтэр хүртэл аргачлалын асуудал төр хүндрэлтэй болон шахагдаад явцдаг. Тэгэхээр энэ хууль 8 сарын 1-ээс хүчин төгөлдөр мөрдөгдөнө гэж. За хэрэв батлагдчихвал одоо хугацаанд тэгээд 7-гийн 7 яг энэ орж ирж байгаа засгаас өргөн барьцсан хуулийн 7-гийн 7 унших юм бол нөлөөллийн үнэлгээг ингэж хий, ингэж урамлая. Тэгээ энэ ийм төслүүдээр ингэнэ гэд хамгийн том журмыг нь засгийн газар батлаад за тэр дотор нь нийгмийн болон эрүүл мэндийн үнэлгээтэй холбоотой зохицуултыг тусгана гэж хуульчилж байгаа. Тэр энэ одоо яг эрүүл мэндийн аргачлалыг батлах одоо хугацааг нь их хурлаас тавьж өгч байна гэсэн. Тэгэхээр бид нар одоо шахах юмтай болж байгаа. Яг энэ 7-гийн 7 заасан том журмаа 8 сарын 1 гэхэд баталж ээж цаашаага энэ яг зэрэглэлийнхаа дагуу чөлөөлөгдөөд хяналт нь сайжраад явна. Тэгэхээр 8 сарын 1-ний дотор батлах ёстой энэ журманда одоо боломжийнхоо хэрээр л суулгах бах. Тэгээ мэдээж эрүүл мэндийн яамнаас нь бас холбогдох мэрэгчлэнүүдийг нь аваад ажилуулах шаардлага үүсэн. Тэгээ бид нар бол шатаар ахиж байгаа гэж л хариулахаар байна. За яаж хэмжих вэ? Яаж хариу арга хэмжээ авах вэ гэдэг дээр болохоор одоо хуулийн заалтан дээрээ бид нар эрүүл мэнд нийгмийн гэдэг үгээ одоо авч орж ирж байна. Яг энэ нарийн процессын зохицуултыг нь болохоор журмаараа гэдгээр ингээ үлдчихэж байгаа. За байнгын орон дээр 2025 оны 5 дугаар сарын сүүлээр энэ хууль засгаас өргөн баригдаад орж ирэхэд нэлээн шүүмжилж ийсэн агуулга нь бол энэ юм байна. 7-гийн 7 яасан томий дотор нийгмийн нөлөөллийн үнэлгээнд ч орчих юм байна, эрүүл мэндийн асуудал нь ч орчих юм байна. Тэгээ яг энийг хийж чадж байгаа эсэг шинжээч гэл мэрэгжлийн байгууллага гэл нэлээн их шүүмжилсэн юм байна. Гэхдээ ингээд яг одоо энэ хуулийг бид нар чуулган дээр өнөөдөр хилцэж байгаа явцад ч гэсэндээ маш их комментууд бол ирж байна л да. Юу гэж ирж ийм гэхээр байгаль орчинд
За үүл газрыг ашиглаж байгаа маш олон салбар байна. Хөдөө аж ахуйн салбар нийт нутаг дэвсгэрийн 70%-ийг хамарч байна. Уул уурхайн салбар 4%-ийг чүйтэй айдаа хамраад 0.25% нь олборлолт явуулж хахад энэ хуулийг нэг уул уурхайн салбарт зориулсан юм шиг ойлгох юм а гэд комментууд усаад ирж байна л да. Тэгэхээр энэ цаашдаа бусад энэ байгаль орчинд нөлөөлөхүйц салбаруудаас байгаль орчны менежментийн төлөвлөгөөг нь аваад тэгээд тэр нөхөн сэргээлт эдрийг нь бас хариуцлагажуулах ёстой. Тэгэхээр байгаль орчны яамнаас энэ хуулийг улам сайжруулах зөндөө олон ажлууд бол үлдсэн ивэр. Гэхдээ энэ хууль орж ирэхэд хөндөгдсөн заалтууд дээр нь л ажиллаж байгаа учраас хязгаарлагдмал түвшинд ажилласан гэдгийг бас хэлье. За гишүүд асуулт асууж хариулт авах цаг дууссан байна. 90 минутын хугацаатай байсан. Одоо тэгээд Баасан жаргал гишүүнээр асуултаа дуусгахаар сунгачаа. За Хөрөлбаатарын Баасан жаргал гишүүн асуулт асууя. За би нэг эхлээд нэг 2 кейсийг яриадахыг бүгдээрээ бас мэдэх ёстой бөгөөд цаашид яах вэ гэдэг дээр хариулт гарц гаргалгаа олж өгөөрэй гэж хэлэх гээд байна. Нэгдүгээр Булган аймгийн Хутаг өндөр суманд сүүлийн 30 гаруй жил баригдана гэж яригдж байгаа Игийн голын усан цахилгаан станц. За Игийн голын усан цахилгаан станц баригдах энэ багийн энэ суурин дээр одоо нэг 30 гаруй үрх айл амьдарч байгаа. Урд нь 100 гаруй үрх айл амьдарч исэн юм багийн төв байсан. Энд Игийн голын усан цахилгаан станц баригдана гэснээс хойш энэ газар дээр ямар ч газар олголт ямар ч одоо тэр хүмүүсийг энгийн хэвийн амьдралаа аваад явчих наад захын эдийн засгийн хувийн өмчийн баталгаа огт байхгүй 30 гаруй жил болж байгаа. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хот бусад аймаг орон нутагт амьдарч байгаа хүмүүс бүгдээрээ өөрийн гэсэн нэр дээрээ газартай байгаа болвол тэнд амьдарч байгаа хүмүүсийн огт газар байхгүй. 2 хүнсний дэлгүүр дээр зөвшөөрөл байгаа. Тэгээ энэ асуудлыг энэ 30 гаруй үрх яах юм бэ гэдгийг харахаар энд усан цахилгаан станц баригдана гэдэг. Тэнд байгаа иргэд усан цахилгаан станцыг ерөөсөө эсэргүүцдэггүй. Хамгийн гол нь энэ хүмүүсийн асуудлыг шийдээд өгөөч гэдэг ингээд өдөө болтол ингээд шийдлгүүл явж байгаа гэсэн. Өмнө нь бол оюун эрдэнэ сайд байхдаа бол шинэ багийн төв барих ажлыг зохион байгуулах ажлыг бол одон төвийн сайд байхад ажлын хэсгийг нь бас гаргаад ингээд явж байсан. Энэ ажил цаашаа юу болсон юм болоо. Тэгэхээр би энэгээр юу хэлэх гээд байна гэвэл нийгмийн нөлөөллийн үнэлгээ гэдэг чинь төсөл эхлэхээс өмнө бөгөөд төсөл эхэлсний дараа төсөл эхлэн гэж зарлахад хүртэл тэр хүмүүсийн амьдралд орддог юм аа. Бүгд гацаанд ордог юм аа гэх гээд байна. Тэгэхээр яг энэ талаас нь энэ хуулийн төсөл дээр ямар архис дэвшил байгаа вэ гэснийг асуулт. За хоёр дахь кейс бидний сайн мэдэх Эрдэнэ төлөвлөрийн цагаан тоосны асуудал. Бүгдээрээ Эрдэнэ төлөвлөрийн буйнаар үдээ зэрэгтэй улс их орон үдээ дайтал явж байгаа. Гэтэл тэр Эрдэнэ төлөвлөрт насаараа ажиллаж байгаа хүмүүс тэр Эрдэнэ хотод бүх насаараа ингэж амьдарч байгаа гэр бүлэрээ байгаа тэр хүмүүст учирж байгаа нийгмийн нөлөөллийн тэр дундаа нийгмийн эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээнийхэн талаарх мэдээлэл маш хаалттай, маш бүрхэг үдээ одоо ингээд энэ